Та өдрийн минь за өнөөдөр Солонгос улсад ирээд ерөнхийдөө бол 2 хоног нь болж байна. За би яг эмнэлгийнхаа талаар бол маш их судалсан. За яг хараа заслын чиглэлээр за миний хараа нэг өндөр биш ч гэсэндээ тодорхой хэмжээний олон жил буюу бараг 20 орчим жил зүйлс учраас нүд маш их өвддөг, толгой өвддөг, за ухархаагаар өвддөг байсан учраас яг энэ завиураа сүлдээ бүр үнэхээр дийлхэ байгаа. За ер нь л би хараагаа засуулъя, тэглүүлэе гэсэн шалтгаанаар за Монголд бол маш олон эмнэлэг. За Монгол Солонгостойгоо нийлээд бол 20 орчим эмнэлэг судлаад за үүн дээрээс за Солонгосыг сонгоод Солонгосоос 2 эмнэлгийг ер нь сонгоод за дүүрүүгээ за энэ 2 эмнэлгийг би сонглоо. За энэ дээр яг аль нь илүү сайн бэ гэхэд бол манайд за Солонгос улстай өөрөө тэргүүлэгч эмнэлэг бол яалтчгүй SNB эмнэлгийг санал болгосон. За эмч нь бол яалтчгүй 28 жилийн туршлагатай. За жилийн сонсгоод л угаасаа тэр хүний туршлага нь угаасаа шууд харагдаж байгаа учраас би шууд зорьсон. За маш хурдан пэйж 2-нд бичсэн. Тэгээд ерөөсөө чат бичлээ 29-нд пилетэ авлаа 30-нд нислээ 31-нд ирээд хаалгандаа орсон. Хамгийн гол нь азтай. Үнэхээр азтай цаг олж авсан учраас айгүй баяртай байгаа. За ирээд бол мэдээж хэлний бэрхшээлээс ахуулаад Монгол хоёр орчуулагч надад бол бүгдийг хэлж өгсөн. Заагаас нь яавч бүгдийг хэлж өгөө. Дээрээс нь хагалгаан хүртэл хамгийн гол нь цуг орсон. Тэр надад хамгийн их таалагдсан. Яа тэгэхээр хүний нутагт хүн чинь ганцаардсан юм байна. Яг хаалгааны өрөөнд орохоор за тэнгуүч чинь та бити сандраарай, бити айгаарай. Би танд туслахын байгаа шүү гэж тэгвчлэн хэлэхэд надад үнэхээр айгаагүй. Дээрээс нь өвдөөгүй. Тийм болохоор сандрал бол үнэхээр байсангүй. За тэгээд өнөөдөр өвдөх юм бол миний хараалбар хангалттай сайхан харж байна. Тэгээд ойрын хараа бол баг зэрэг бүдэг. Тэгэхээр энэ маань болохоор баг багаар сэрэгдэг учраас санаа зовлохгүй гэж хэлсэн. За өнөөдрийн хувьдлага би уул за юуг цаашдаа ер нь бол дэглэн барих, за тусаалах нэрээ яаж хийх те утгагүй би явах учраас тэр хугацаанд бас нэг дагаж мөрдөх юмнуудаа асуухын. За эмчтэй бас үзүүлнэ. За эрэхэд бол 74 шиг шинжилгээ авсан. За би юу гэж бодсон гэхээр за бурхан минь би өнөөдөр бол хаалганд орохгүй нэ гэж бодсон. Гэтэл 74 ширхэг шинжилгээг 2 удаа авч байхад ерөөсө цаг 30 минут зарцуулагдсан. Тийм болохоор би бүр үнэхээр за вау. Тэгэхээр чадвартай газар бол үнэхээр чадвартай газар юм байл гэж итгэсэн. Тэрнийхээ хариуд ингээд би харж байна. За нөгөө хүмүүсийн хамгийн их асуудаг Солонгосыг зорж ирдэг нэг альтернативуд нь бол бүр энэнгээр дүүрэн байна. Йой. За миний хамгийн крашлдаг бол энэ ийм хөөрхөн инээдэг. Тэгэхээр ч одоо ингээ харж юм бусд нь бол яг мундаг одууд байгаа ч гэсэндээ би бол краш хараад баярлж байгаа юм чинь. За нөгөө мундаг юмч бол тэр байна. За миний хагалгааг бол энэ уба хийсэн. Ерөөсөө яг хагалгаа маань 10 минут үргэлжлэн гэсэн боловч ерөөсөө бэлтгэл ажил бол нэг 5-7 минут зарцуулагдсан юм байлээ. Тэгэхээр надын хувьд бол миний хувьд бол тэгж бол удаагүй. Дээрээс нь надад нэр нэг юм амар таалагдсан. Миний цусаар зөвхөн надад тохирсон нүдний тусаагаар хийж өгсөн. Тэр надад хамгийн зөв санагдсан. Яагаад тэгэхээр мэдээж хэрэг олон тусаагаар хэрэгжилж байгаа ч гэсэндээ зөвхөн тань зориулагдсан гэдэг бол таны бие физиологт маш тохирноор гэсэн үг. Ер нь бол тэр утгаараа надад маш их таалагдсан. Тэгээ энийг та ингээд явн явтлаа маш сайн хийхэд таны эдгэрэлт маш чухал шүү гэж хэлж байгаа бас аяйгүй үнэхээр сайн санагдсан. Тэгэхээр би зорж исэн имлэгтэй сэтгэл хангалуун байгаа учраас та хэдийг ч гэсэн зорж ирээд одоо хараа засал болор солиулах те өөр бус зүйлээ бас асуугаар хамгийн гол нь зорж ирээд үзүүлэх нь чухал юм билээ шүү. Яа тэгэхээр миний торлог бүрхөвч олон жил шилж ус учраас нэлээд бас нөгөө нэмгэрсэн тэрэн дээрээ давхар би бас нэг хаалганы дундуур бас их боломжтой гэсэн болохоор давхар нөгөө харааны бүрхүүл эднэрээ бас сайжруулсан учраас хараа бол одоо дахиж сэргэхгүй 100% баталгаа өгсөн. За анх удаа эд эрэхтэн дээрээ 100% баталгаа гэсэн сертификат авч үзсэн байгаа. Үнэхээр сонирн байд юм билээ. Гэхдээ үнэхээр сэтгэл бол үнэхээр хангалуун байгаа учраас сэтгэл бол үнэхээр бүр 100-200% төрсөн. Тэгэхээр баярлалаа зорж ирээрээ. Үнэхээр сэтгэл өндөр байна.